газрын 189-р тогтоон хэрэгцээтэй холбоотойгоор Говьлтай аймгийн 9 болон сумын 3-р сургуулийн хүн эко клуб нь нийлэг ууднаас татгалзын аяныг эхлүүлж байна. Гэлгарууд нь анх 1955 онд Америкийн нэгдсэн улсад үүсжээ. Энэ тогтоолыг зөрчсөн иргэнийг 30-аас 50 мянган төгрөг, хуулийн этгээдийг 150-аас 200 мянган төгрөгөөр хангана. Судалгаанаас үзэхэд хүн гэлгар уутыг 12 минут ашиглаад хайдаг. Энэ хайсан гэлгар уут нь байгаль дээр задрахгүй 100 гаруй жил байж задардаг. Үүнээс болж маш олон төрлийн өвчнүүд үүсэж байна. Жишээлбэл улаан хоолойн өвчлөл, нойр бочирхаан өвчлөл, илэгний хорт авдар гэх мэт. Нэгэн жишээг дурдвал модон дээр гэлгар уут наалдаад ургаж чаддаггүй. Учир нь гэвэл хүний амьсгалыг богдуулахад амьсгал чаддаггүйтэй адил зүйл юм аа. Нийлэг уудын талаар ямар бодлоо явдаг вэ? Байгальд хор гомдолтой муугаар нөлөөлдөг маш удаан өстөж үгүй болдог. Гэлгар ууд нь болохоор угаасаа ингээд ер нь бол байгаль шинхэн удаад ингээд гэлгар уутыг ер нь бол ингээд бохирдуулаад ингээд дахин хэрэглэх юм бол угаасаа хүний бие ч гэсэн муу учраас гэлгар уутыг устгал давлах гэж бодож байна. Гэлгар уутыг хэрэглэнээс хасаж даавн уутыг хэрэглэж хэвшээ. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны өдөр нийлэг уудны талаар таны бодлыг сонсвол нийтлэг ингээд бол олон жилийн хугацаатай газрыг өссөн юунд одоо агуулгад байдаг хор гөлмөлтөө юутай гэсэн одоо тийм учраас ингээд гаруудаа хатгаж явдаг. манай сургуулиас эко клубийнхан энэ хүүхдүүдийн хийсэн уутыг өгж явна. За ингээд нийлэг уутнаас татгалзаж даавн уутаа хэрэглэж хэвшээ. Нийлэг уутыг хэрэгмээргүй байнаа. Даавн уутаа хэрэглээд явах юм байна. За ингээд манай сургуулийн хүүхдүүдийн хийсэн энэ уутыг танд хэлжээ. Манай монголчууд нийлэг уутыг хэрэгжилж ил байсан. Тэгэл одоо байгаль дээр хор хөнөөл нэх байсан. Нөгөө алга болох хугацаа тэр хугацаа нэг урт байсан. Одоо хууль гарч даавн уутыг хэрэглэе гэсэн. Тэр тухайгаар тэгэл даавн уутыг хэрэгжилж зайлшгүй байж. За баярлалаа. Ингээд танд манай сургуулийн хүүхдүүдийн гараар хийсэн энэ уутыг бэлгэлж байна. За. Гэлгар уут бол байгаль дэлхийд аюул таартай хүмүүс аягүй хэрэгжилж байгаа тэрийг хэрэглэснээр бол зэрэг хорт авдар тэгээд одоо байгаа гадны орчин аюул бүрт үүсэж байгаа. Тэгээд энэ уутыг танд бэлгэхийн манай сургуулийн хүүхдүүд болохоор гараар хийсэн байна. За баярлалаа. Төгсөж 1990-ад онд бол одоо интернет судлаж ямар сөрөг үйлдэл хийгээд одоо ингээд бид гэлгар уутнаас татгалзаж одоо даавн уутыг хэрэглээндээ хийж хөвшүүлье гэж тогтоол гаргасан байгаа. Тэгээ энийг үндэслээд манай Говьлтай аймгийн боловсролын бодлого сүлийн хүн эко клуб маань бол одоо нийлэг гэлгар уутнаас татгалзын аянг одоо өрнүүлж байна. За мундаг байна. За тэгээд гэлгар уутыг хүн ердөө 12 минут ашиглаад хайдаг. Энэ хайсан гэлгар уут нь цаашлаад нөгөө хөрсөн шингэж задрахтаа 100 гаруй жил болж идэв. Үүнээс болоод маш олон хортой өвчмүүд үүссэн шалтгаан болж идэв. Үүнд нь болохоор нойр улчирхай өвчлөл, тэгээ улаан хоолой өвчлөл, эглэгний хорт авдаг сүүлийн жилүүд ихс болсон шүү дээ. Тийм болохоор тэр нь их үүсэж идэв. Энэ болохоор манай сургуулийн хүүхдүүд өөрийн гараараа хийсэн бүтээл байгаа. Та манай энэ нэгэн баярлалаа.